Сайн байна уу? Намайг Оюнбаатар Отхон Заяа гэдэг Эрдэнэ сумын 6 дугаар цэцэрлэг ахлах А бүлгийн багшаар ажилладаг. Бүлгийн багшаар одоо 4 дахь жилдээ ажиллаж байгаа. Миний хувьд болохоор хэрэглэгдэхүүнийг шинэлэг буюу олон хувилбартаа хийхийг хичээдэг. Энэ хичээлийн жилийн онцлог хэрэглэгдэхүүн бол энэ үлгэрийн театр. Ингээд энэ үлгэрийн театр маань ирэхээр миний тайлбардаг байгаа. Тэгэхээр миний тайлбардаг. Энэ хэрэглэгдэхүүн маань болохоор хүүхдэд аюулгүй тэгээ чанартай материалаар хийгдсэн он удаан жил ашиглах боломжтой ийм хэрэглэгдэхүүн байгаа. Энэ хэрэглэгдэхүүнээр болохоор сургалтын 4 чиглэлийг хэрэгжүүлэх боломжтой. Энэ болохоор хэл яриа, байгаль нийгэм, нийгэм сэтгэл хөдлөл, хөгжим гэсэн 4 чиглэлийн 14 сүдийг хэрэгжүүлэх боломжтой. Хүүхдүүдийн хамгийн их дуртай тоглох дуртай хэрэглэгдэхүүний нэг. Хүүхдүүд маань энэ дээр болохоор дуугаа дуулан, шүлгээ уншин, өөрийгөө илэрхийлэх чадварт маань суралцж байгаа. Мөн бас тайзны соёл хүүхдүүд маань суралцж байна. Үлгэрийн театр дээр болохоор хүүхдүүд маань хуран хүүхдтэйгээр үлгэрээ унших, найзуудтай үлгэрээ уншиж өгөх. Багш бас мөн энэ дээр энийгээ ачиглаад хэл ярианыхаа хичээлийг хэл ярианы сургалт үйл ажиллагаанд орох боломжтой. За энэ хэрэглэгдэхүүн маань болохоор бүлгийн менежмент тохируулаад айлч бууланд зөвөрлөө тавих боломжтой. Зөвөрлөхөд хялбархан байгаа. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дугуйнд нь бас ийм төвчээ хийсэн байгаа. Хүүхдүүдээ энэ дээр гарахаараа ингээд дугуйгаа ингээд төвччихдэг. Тэгээ зөвөрлөх болохоор ингээд дугуйгаа эргүүлээ төвчээг нь аваад тэгээ зөвөрлждөг байгаа.